Манай улс өнгөрсөн онд 75,000 тонн АИ-92 авто бензин захиалж хэрэглэсэн бол энэ онд 83,600 тонн болж нэмэгджээ. Ховдын булган бомтор газрын төсний бүтээгдэхүүн импортлож эхэллээ. Өнөөдөр уул уурхайн салбарын 103 жилийн ойн өдөр. Улаанбаатар метро төслийн 2 дугаар шатны тендерийг зарлалаа. Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бүхий барилдаан болно. Оросын инженерүүд метроны шинэ стандартыг тогтоолоо. Iced Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард манай улс 75,000 тонн АИ-92 авто бензин захиалж хэрэглэж байсан. Харин энэ онд хэрэглээ өсөн нэмэгдэж 83,600 тонныг захиалжээ. Гэвч одоогийн байдлаар 60,000 орчим тонн нь орж ирээд байна. Үлдснээ яралтай татан аавна гэдгийг аж үйлдвэр Эрдэс Баялагын яамнаас мэдээлж байна. Улаанбаатар хотод манайх нийт 44 колонк шатхуун хангадаг. Үүнээс одоо ер нь бүгдэнд нь өхөл зорилт тавьсан ажиллаж байна. Манайх Улаанбаатар хотод 37 станцтай. Тий. За өнөөдөр тэгэхээр одоо 220 тонныг 12 шатхуун төгөөс центр руу гаргацсан гэхээр ойролцоогоор нэг 18-аас 19 орчим тонныг нэг шатхуун төгөөс центр руу гаргацсан байгаа юм. Тий, ойролцоогоор. Өнөөдөр нэмэгдээд одоо тэр 4 вагон гэдэг чинь одоо нэг 250 орчим тонн орж ирж байгаа. Энийг хэдэн шатхуун төгөөс центр? Энийг бид нэр 19 станцаар гаргана одоо. 19 станц руу гэхээр чинь 37-аас 31 шатхуун төгөөс станц бол өнөөдөр цэнгэлж байгаа юм тий. 45 шатхуун төгөөх станц байгаа шүү дээ. Ер нь үлдээгүүдээ бараг 30-40 колонк руу тараад өгцтэй. Манай улс Ховд аймагт байрлах булган бомтор АИ-92 авто бензинийг импортлож эхэллээ. Өмнө нь импортлагч талын тавьсан аюултай ачааны стандарт шаардлагын дагуу тус бомтор зөвхөн дизель түлш импортлдог байжээ. Харин холбогдох албаныхан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар АИ-92 авто бензин импортлох боломж бүрджээ. За булган бомтор нэг 330 тонн АИ-92 орж ирсэн байна. Евротойн стандартын. Тэгэхээр энэ маань бас баруун аймагуудынхаа хэрэглээг хангахад үүдэнд одоо төхөн болох нэ гэсэн юм мэдээлэл өгье. Нийт орж ирж байгаа шатхууны 15%-ийг орон нутаг руу нийлүүлж байна. Гэхдээ Баян-Хонгор, Өвөрхангай, Аранхай зэрэг 3 аймагт шатхуун нөөцлөх агуулга сав байдгүйгээс дутмаг байдал хэвээр үргэлжилж байна. Манай улс 1922 оны 12 дугаар сарын 25-нд эх орныхон газрын хэвлэлд орших баялагийг нийт ард түмний өмч хэмээн зарлан тунхаглаж, налайхан уурхайг улсын үйлдвэр болгосон түүхтэй. Энэхүү өдрийг Монголын уурхайчдын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Уул уурхайн салбар нь улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг. Тухайлбал 2008 онд улсын төсвийн орлого 2 их 80 төгрөг байсан бол өнөөдөр 33 их 80 төгрөгт хүрч 16.5 дахин өсөөд байгаамаа. Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 1-р шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарлаж, Их Британи, Оросын холбооны улс, Франц, Энэтхэг, бүгд найрамдах Хятад ард улс, Монгол, бүгд найрамдах Солонгос улс зэрэг 7 улсаас 27 байгууллага оролцох хүсэлтэд ирүүлсэн. Одоо тэдгээр 27 оролцогчийн дунд төслийн 2 дугаар шатны тендерийг 2 багцтай зарлаж байна. 1-р багц нь Баянзүрх дүүргээс 25 дугаар Эмисэн хүртэлх 13 км урт 10 өртөө нийт үнийн дүн 1.9 тэрбум $. Хэсэгтэр бол 1-р үештийг бол өнөөдөр 27 оролцоохын дунд бол аль биесээр бол зарлалаа. Төслийн багц 2 тендерийг 2026 оны 4-р улиралд зарлана. Үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргэн мандуулсны 114 жилийн ой зориулсан ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бүхий барилдаан энэ сарын 29-нд Монгол бүхий өргөнд болно. 2011 оноос эхэлсэн тус барилдаанд тухайн жилд Мөнхбат төрүүлж содном дорж үзүүрлэж байжээ. Мөн тус барилдаанд улсын авраг Мөнхбат 2 удаа улсын зам Батүлзий 2 удаа төрүүлж байсан байна. Харин өнгөрсөн онд улсын начин Батмагнаа төрүүлж улсын зам Сэрэг үзүүрлэжээ. Оросын инженерүүд Москвагийн метроны шугамыг орчин үеийн техник технологийн шийдлээр шинжилж байна. Москов 2026 метроны багтаамж 10%-аар нэмэгдэж нэг удаа 150 хүн тээвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн хаалганы багтаамж 32%-аар томорсноор зорчигч урсгал хөдөлгөөн нэмэгдсэн байна. Түүнчлэн 400 орчим өндөр хурдны USB Type-C цэнэглэгч, ажиглалтын камерууд, зорчигч жолоочдын хоорондын шуурхай дотоод холбоо гэх мэтээр зорчигчдын 5 дахь аюулгүй байдлыг дээд зэрэг
зэргээр хангажээ. Үүгээр Оросын инженерүүд метроны шинэ стандартыг бий болгоод байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.